Юу гарч ирэхийг хэн ч мэдгүй. Өөрөө л ингэж харагдав. Хөөх энэ хараа. Тантрам. Халтар арваатай сүдэцэг. Яагаад халтар аа юм бэ? Хай, за дараагийнхаа бичлэгээр уулзж гин. Тэгээд энэ удаад болохоор би шинжлэгдсэн What's in my bag хийх гэж байгаа. Тэгээд ер нь бол би жил болгон хий гэж бодож исэн. Гэтэ өмнө жил хийсэн чөлөө хийгээгүй чөлөө санахгүй. Ямар ч тааш энэ дөрөвдөх удаагийн ер нь бол миний What's in my bag. Түрүүн би хичээлээ харчаад тэгээд ийм тимээрээ хичээл хийдэг юм өрөө аваад ороод ирсэн. Тэгээд хажуудлын өрөөнд хүмүүс жоохон хажуудлын өрөөний хүмүүс нэлийн жоохон чанга яриад байна. Гэтэ бичигдэхгүй байх гэж найдацгаая. Цүнх маань энэ байна. Тэгээд энэ цүнхийг сүүлд авсан. Аим хүнд. Тэгээд яагаад ийм амар хүнд том цүнхтэй байна вэ гэхлээр би ингээд нөгөө холоос герман холдоод тэгээд ер нь л холоос дандаа хичээлд явдаг болохоор амар их юм авч явах шаардлагатай болоод тэгээд би ер нь л том цүнх авсан. Тэгээд энэний өмнө өөр цүнх үүрж агаад одоо өмнө семестрд өөр цүнх үүрж агаад энийг сая 4-7 хоногт авсан байгаа. Одоо тэгээд барингууд ингээ гоё шейп нь ингэж харагддаг. Тэгээд амар хүнд болохоор нэг гараар өргөж чаддаг байна. Тэгээд за эндээ болохоор юм төмөр өөрөнхий деталуудтай. Тэгээд одоо энэ шейп нь амар таалагдсан юм. Тэгээд ингээд юм гоё нэмхэн тэгээд бас хөнгөн. Тэгээд эндээ нэг цахилгаантай энд гэхдээ би автобусны карт ч юм уу тиймэрхүү юм хийж димүү гэдэг. Гэхдээ одоохондоо бол ашиглахгүй байгаа. Мэдээч зүйлснүүдээ мартаж болохгүй. За тэгээд ямар зүйлтэй байгаа вэ гэхлээр энэ зүйлт бол өмнө байсан зүйлт. Тэгээд өмнө бичлэгэн дээр харуулж ирсэн үгүй санахгүй байна. Манай Монгол дахь гэрийн төлхөөр тэгээ зүгээр гоё хослоод ахлаар нь хийчихсэн. Тэгээд энэ хоёр болохоор сүүлд авсан. Тэгээд энэ Солонгост одоо амар тренд болж байгаа юм кирин кейборд хөөрхөн байгаа. Тэгээд би зүгээр ингийн хар өнгөтэй авч уул нь хүмүүс ингийн амар хөөрхөн кастомайз хийгээд гоё зуруулаад авд юм лээ. Дээр нь юм хумнаагаад зурхаан цааш тий. Юм хумнаагаад авд юм лээ. Би тэгээ зүгээр юм классик хар өнгөтэй авсан. За тэгээд энэ болохоор бас энэ цүнхээ авахтай хамт авсан юм хөөрхөн тоглоом ингээд энэ сонсогдож байна уу? Speed level гэнэ би ихтэй нэг одоохондоо яаж тоглохоо ойлгохгүй байгаа. Гэхдээ зүгээр хөөрхөн харагдаад энэ цагаан өнгөтэй авчихсан. Тэгээд энэ ингээд жоохон дебилтэд ас чунтраад байдаг болохоор би энэ зайг энэ хүн дээрүүлэх гэдэг юм цаас ичсэн. Дандаа дуурайх юм бол хэцүү болоо гэж бодоод. Тэгээ зүгээр юм болсон. Чимэглэл байна. За тэгээд энэ цүнх бас нэг таалагдсан юм нь ингээд ийм 4 керматай одоо ингээд энэ бариул агаад зү. Бариул яг доторх цүнх хоёрын хооронд ийм 4 том керматай онгорхоод. За тэгээд хамгийн ихэнд болохоор би ингээд энэ цүнхийг ингээд байхаас хэцүү юм чи яаж тавих вэ? Ингээд тавьчих. Цүнхэн харалт тавьж ингээд тавьчихтэй. Эхний керманаас болохоор төрөвч гарч ирж гин. Тэгээд энэ бас энийг сүүлд авсан. Тэгээд бэлэмг байхгүй. Юм карт, цэнхэр үнэмлэх, иргэний үнэмлэх тэгээд ийм банкны карт. Эндээ ийм хөөрхөн цахилгаантай байлээ. Энд нь би зооснуудаа хийчихсэн. Тэгээд бараг байх. Бэлэм мөнгө нэг ашигладаггүй болохоор энэ юу зууралдаад байна. Тэгээ өмнө нь болохоор би зөвхөн юм цахилгаантай юм карт холдер хэрэглэдэгсэн байхгүй. Тэгээ төрөвч авсан чинь жоохон нээж хаах жоохон ядаргаатай санагдаад байгаа. Гэтэ яг хуу хөөрхөн болохоор зүгээр өнгөрөөж байна. Тэгээ амар хөөрхөн загвартай байгаа. Энэ төмөр амар гоё. Энэ загвараас нь болоод авсан. Тэрнээс биш би юм карт холдер илүү тухтай байдаг. За тэгээд төрөвч гарч ирж байна. Ер нь л би цүнхөө ерөөсөө цэцлээг болохоор яг ер нь л юу гарч ирэхийг хэн ч мэдгүй. Сүүлд ийм уг босгогч авсан байгаа. Амар хөөрхөн юм билээ. Тэгээд яг
үсээ угаачаад нойтон дээр ингээ хийгээд тавьчих юм бол бүр ингээд амар хэв орчдөг зөө. Тэгээд синстчээ дахиад ер нь л араас нь ингээд зоогоод босгочих юм бол ер нь айгуу сайн. Айгуу гоё босдог. Ер нь ингээд би анзаарсан үс ингээд шалж идэх юм бол амар сонир идэм билээ. Тэгэхээр би дандаа үсээ ингэдэг байхгүй ингээд босгоод юм хөвсгөр том харагдуулах дуртай гэх юм уу. За тэгээд хоёр дахь нь ийм уг босгогч байна. Зэгцтэй тахгүй бол. За тэгээд энд нэг арт тэгээд сүйтэй цай мэдээч дандаа авч явдаг. Тэгээд миний арсан гэдэг дуусгаж байгаа анаа арт явуулаарай гэдэг аав ээжээ арт явуулаарай. Тэгээд би ер нь яганд амар дуртай. Тэгээ ягаан дуусцаа одоо шарн үлдсэн байгаа. За тэгээ хоёр халтар арваатай сүйтэй цай. Яагаад халтар байгаа юм бэ? За нууртай тийм 3 цай гарч ирж байна. За тэгээд нөгөө керманууд энд усны боолтой энэ бас ийм савхан материалтай. Энийг нэг усны будаг авсан чинь дотор нээсэн бэлгэнд ирсэн тийм хөрхөн боол байна. За энэ керманд бол юм алга. За нөгөө аимшигын том цүнхээ Netscape хөөрхөд нутагч хамгийн ихэнд энэ цааснууд гарч ирж байна. Энэ болохоор өмдний одоо юу гэх юм өмдний зураг, өмдний эсхүр биш. Энэ ч юу гэх юм бол монголоор ямартай ч юм одоо өмд хийх гээд тэгээд ер нь бол хэмжээгээрээ юм зураг гаргацсан. Тэгээ энийгээ гэртээ аваачиж би эсхүүрээ хийх байгаа. Тэгээ даавуугаа одоохондоо аваагүй болохоор би дааваа авдаг өдрөө влог хий гэж бодож байгаа. Гэтэ юу болох юм бэ? Цаг агаар гоё влог хийх байхгүй. За ямартай ч юм хоёр хичээлийн цаас гэрлээ. За тэрний дараа за яг энийг хэдүүлээ сонгоод гаргаад ирье. За энэ бол миний уян онгоц кошлог байна. Тийм хөөрхөн байгаад энэ болохоор ер нь бол багсаг мейкап ер нь хэрэгтэй зүйлсүүдээ хийчихсэн байгаа. Тэгээд бүгд мейкап биш яа. Гэтэ бүх нүрээ боддог болохоор энэ дээр зүгээр хальт нэг жижиг сайжиг юмнууд байгаа. За тэгээд энэ амар хөөрхөн кититэй юм яс. Хамгийн ихэнд ийм сам гарч ирж байна. Ийм сам. Ингээд дэлгэцдэг болохоор айгуу гоё. Тэгээ энүүгээр нь чолко самнаад тэгээд энүүгээр нь артлын үсээ самнуул дэжгүй ийм сам байна. За дараа нь миний кушн гарч ирж байна. Гэхдээ би энэ кушн онгоц кушныхаа ихэвчлэн толын л ашигладаг гадуур явчихтаа бол би нэг будгаа нэг засаад байдаг. Яг гэвэл би нөгөө будчаад повдер тавьчихдаг болохоор ер нь бол миний будаг засагдахгүй гэх юм уу. Тэгээ өдөржингөө тэрүүгээр явдаг. Хороо тослог арьсан зориулсан хөдөлгөө өө сайн дардаг. Тэгээд 21 номерын Э-ний хэрэгэлдэг. Энэ жоохон ер нь бол жоохон бор талтай гэх юм уу. Одоо шар бейстэй гэж би бодож байна. Тэгээд арай нэг өөр үсгтэй нь болохоор арай нэг тийм хүүтэн цагаан бейстэй юм билээ. Би дараа энийгээ дуусгачаад энэ угаасаа бараг хагас жил болдог. Тэнийгээ дуусгачаад арай цагааны нав хийж бодож байгаа. Тэгээ би гоё цагаан боломоор учраас тослог шингээх цаас гарч ирж байна. Энэ бол угаасаа тослог арьстай хүмүүст бол байх хэрэгтэй. Тэгээд миний арьс бол бүр аимшигтай тослог заяа. Дараа нь уруулын будаг. Тэгээ энэ би уруулын будаг. Сүүл би нөө мейкап бичлэг хийсэн шүү дээ. Тэрнээс хойш ер нь бол мейкапаа жоохон өөрчлөн нэг хацар өнгөлөгч уруулын будаг зэрэг ийм өнгөтэй. Wake Make-ийн уруулын будаг. Энэ ямар өнгөтэй юм бол энэ соронзон амар гоё. Тийм бод. Wild Tape гинэ. Soft Blurring Balm Stick. Тэгээд энийг сүүлд авсан. Энэ нөгөө нэг Street Foam Fighter үзсэн хүмүүс бол мэдж байгаа ах нөө Kyoka гэдэг Япон бүжигчин ихчийн одоо Wake Make-тэй хамтарч гаргасан. Тийм уруулын будаг байгаа. За тэгээд энэ одоо ер нь л төрчихсөн байгаа. Гэхдээ жоохон бүдгэрчиж бүр амар тод төрөх юм бол яг энэ өнгө шиг гарна. Миний араас миний юу гарч ирж байна? Lip Essence гинэ. Энэ болохоор яг тийм будаг мудагнаас илүү эмчилгээний маягаар би хэрэгэлдэг гэж бодож байна. Тэгээд миний уруул ингээм амар хатдаг болохоор би будчаад тэгээд араас нь дандаа энийг хэрэглэж байгаа. Тэгээ өмнө влог дээр нэрээ гарсан шүү дээ.
Блог дээр unboxing хийхдээ харуулсан юм байна. Тэгээд энийг ер нь бол амар сайн хэрэгжилж байгаа. Тэгээд одоос түрхсэн байгаа. Дараагийнх нь шүдний утас байна. За энийг одоо юу гэж тайлбарлах тий. За араас нь амны гаа байна. Гэхдээ гаатай би гаанд нэг дуртай биш байхгүй яа. Гэхдээ яг зүгээр хоол эзний араас татчих юм бол дэжгүн байлээ. Тэгээд эний тоорны амттай байд юм билээ. Би тэрийг нь олж авъя гэж бодож байгаа. За дараа нь энэ бүр амар гоё заяа. Тантрам энэ сүүлд авсан уруулын бодог. Одоо би энэ уруулын бодогоор будаагүй. Гэхдээ флаш одоо энэ нүднийхээ доотлыг ер нь бол будцсан байгаа. Тэгээд энэ Entropy гэдэг брендийн Bronze Gem гэдэг өнгөн байна. Тэгээд ийм шингэн мат амар баруун өнгөтэй байгаад. Гэтэ энийг би яг нэг юм өдөр болгон бол түрхэхэргүй мэл амар юм хурц харагдаад байдаг юм байлээ. Амар тийм юу өнгөтэй болохоор. Баруун өнгөтэй болохоор тэгээ хаяа нэг юм гоё гарч орохтой ч юм түрхэж байгаа. Тэгээ энэгээр нь цүнхэндээ зүүж болно. Энэ бүр амар гоё таалагдсан байхгүй. Энэ цүнхэндээ юм зүртэр дээрээс солонгос хүн болгон цүнхэндээ амар их юм зүүцэн байдаг. Гэхдээ би юм тоглоом одоо юм чихмэл тоглоом гэхээс илүү иймэрхүү юмнууд хэрэгцээдэг. Одоо жишээлбэл миний өмдөнд метр байгаа. Тийм иймэрхүү юм зүртэртэй. За араас нь болохоор ийм 3 энэ болохоор уруулын харандаа нөгөө өмнөх мейкап бичлэгэн дээр гарсан. Энэ яагаад онгоц юм бэ? Энэ болохоор миний уруулаа хүрээлдэг. Гэхдээ хөмсгний харандаа ахгүй. Би ихтэй уруулаа ингээд яг бүтэн бол хүрээлдэггүй. Урууландаа сүүдэр тавьдаг юм уу? Тэгэл энэ болохоор энэ нүдний доотл. Миний сормосны будаг жоохон муудцсан. Тэгээ жоохон буугаад байгаа болохоор энэ нүдний доотлын цагаан өнгөтэй миг авч явж байгаа. Оо ямар дуусгүй. But what's in my pouch юм шүү. За тэгээд лент байна. Би дандаа энэ Kuromi-тэй лентийг авч явах дуртай. Гэхдээ мөрөө сайн бэрччихээ. Гэхдээ муу наалдтай мэлээ. Зүгээрийнхөө зураг нь амар хөөрхөн байгаа. Тэгээд нөгөө Kuromi дуртай охин чи Kuromi-гаас хаяад үзээ. Энэ кошлон гэсэн Kuromi-нээс мэл би шууд авах байсан. Гэхдээ яг Kedi-тэй ч гэсэн амар хөөрхөн хар мар өнгөтэй болохоор таалагдаад. За энэ нэг юм Kobogi байна. Kobogi одоо нэг хөөсөн бэлэг. За тэгээд гарын тосын Daiso-гоос авсан амар гоё. Миний амьдралтаа өнөрлж ирсэн хамгийн гоё өнөртэй гарын тосын юм. Сүүтэй, гүзэлэнтэйс үний өнөртэй гэх юм уу. За тэгээд газ юмнуудаа хийж. Тэгээд эднэр ороод яг дүүрдэг заяа. Тэгээд хэрэгтэй юмнууд ороод дүүрчдэг юм хашлаг байна. За дараагийнх нь. За уусаа нөгөө нэг алтарт iPad маань гарч ирж байна. Өдөр шөнөг ашиглаж байгаа. Би нэрээ та нарт өдөрт хэдэн цаг iPad ашигланаа. Та нарт ч гэж би өөрөөс мэдгүй л юм л та зүгээр бөөндөө сонирхцгоё. Бас сонирхолтой чинь билүү те. Вау, 11 цаг үзчихсэн. 11 цагаа за арай энэ бол арай хутлаа байгаа ч. Тэг хамгийн их үздэг нь Safari-гаар. Тэгээ Safari юм их байгаа юм бол Safari-гаар би сүүл Xiaomi Money үзээд хийж байгаа. Safari их байна. YouTube ойлгомжтой их байна. Энэ яа сайт PowerPoint мэдээж хичээлийн Books, ChatGPT. Юу вэ? Тийм ээ iPad-аар бол би TikTok гэдэг нэг амар үздэггүй гэсэн чинь TikTok 2 цаг гинэ. Гэтэ энэ чи өнөөдрийнх биш энэ 7 хоногийнхаа. Тийм this week гинэ. За тэгээ Instagram тэгээд би сүүлд би ерөөсөө iPad-н дээр тоглоомдгүй заяа. Тэгээ сүүлд бүр хичээл дээр уйдаад ийм одоо юу гэмэл Block Plus гинэ ийм тоглоом татсан байна. Тэгээ энэ дэх хөрхөн Kuromi-ний стикер энэ бол амар олон байсан. Тэгээд жоохон салцсан. Жоохон муу стикер үлээ. Тэгээд iPad дараа хэлчихье. Тэгээ та нар анзарч байгаа бол угаасаа миний их юмнууд хар өнгөтэй. Хар is best. За дараа нь за эднэрийг бол нэг амар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Энэ би бас нөгөө түрүүн өмдний эсвэр хийх чаа гэсэн чинь тэрэнд хэрэгтэй юм нөгөө даавуу тогтоодог юмнууд байна. Тэгээд ингээд харуулчих шохоо мохоо байна. За араас нь энэ болохоор бас эсвэр гаргахад хэрэгтэй юмнууд байна. Шугам тэгээд ингээ хайч. Тэгэл харандаа марандаа эднэрийг болохоор би
эрэхтэй бол авчираагүй одоо нөгөө авч явж байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол миний цүнх бүр хүнд болсон гэсэн. За араас нь нэмэ хөөрхөн байгаа би сүүлд авсан. Ийм хөөрхөн жижигэн. Гэхдээ AirPod хийвэл аюу хөөрхөн байгаа. Би ихтэй AirPod ашигладаггүй ийм True AirPod ашигладаг болохоор. Яг хоо энийг бас хийцэн ч болно. Гэтэ би баг 70 тийг шаардлага гардаггүй дандаа зүүцэн явж идэг болохоор. Тэгээ энэ нас ийм юм болохоор ер нь цүнхнээсээ уйцсан ч болохоор. Тэгээ амар cute болохоор би цүнхнээсээ уйхгүй юм аа. Тэгтээ би cute юм дуртай л та. Тэгээ энэ болохоор би юу хийсэн бэ гэхлээр бөгжнүүдээ хийсэн. Одоо эднэрийг бол би гэрээсээ гарахтаа энэ бүр ирэхтэй биш. Гэрээсээ гарахтаа би заримдаа бөгжөө мартчихад байдаг болохоор ер нь бол цүнхэндээ дандаа ичдэг. Тэгээ энэ хөвсгөлөө завсан гоё. Шил юм уу чулуу мэдгүй. Ямар ч юм хөвсгөлөөс авсан бөгж байна. За тэгээд нэг юм хөөрхөн мууртай бөгж байна. Би нэг cute хувц өмсгөрөө зүүдэг. Тэгээд нэг юм бөгж байна. Энийг бас би нэг жоохон тийм офслог хувцлагаараа зүүдэг. Тийм. Тэгээ иймэрхүү хувцсан дээр бол эднэрийгээ дандаа зүүдэг. Тэгээд дахиад нэг байсан тэрийгээ гүүж агаад унгаачихсан харамсалтай. Тэр бөгжиндаас амар уулын дуртай байсан. Үүний дараа Chocopie. Би ус Chocopie амар дуртай. Тэгээд өчтөр авсан. Өнөөдөр өчтөр хоёрыг авсан. Өчтөр нэг идээд өнөөдөр нэг юм. Тэгээд нөгөө нэг Монголд иддэг гэсэн Chocopie-с өөр амттай заяа. Тэгээд би харсан чинь энэ нөгөө Orion тэгээд Lotte гэдэг нөгөө хоёр юм том снэкний брэнд байдаг шүү дээ. Тэгээд энэ болохоор Orion-ийнхэн билээ. Гэхдээ Монголын Orion-ийнхоос ийм амттай илүү сайхан. Ямар ч тач би Солонгост ирээд бүр Chocopie-нд амар бол дуртай болсон. Тэгээд ер нь л амар юм чихэрлэг юм идмээр санагдах юм шүү. Chocopie идчихдэг. Тэгээд манай найз мэйзээс амар дуртай. Ер нь л Chocopie гоё. Best. Тэгээс амар юм цатгалаад байдаг идэхээр. За. Энэ болохоор би бол цэнэглэгчний сав баггүй юу? Манай ихч бас өгсөн. Тэгээ дотор нь бэйли ийцэн. Энэ яадаг вэ гэхлээр iPad-н дээр зураг зурдаг бэйли ахгүй юу? Ингээд зурдаг гэсэн үг. Ингээд. Гэтэ энэ надад ямар ч хомдчихсон. Тэгээ одоохондоо зургийн хичээл байхгүй байгаа учраас нэг хэлэхгүй байгаа. Гэтэ цүнхэнд орчихж. За дараа нь дахиад нэг юм пенал. Би ер нь юм бүгд юм салан цадгаа хийснээс ийм юмд хийчихээр амар санагдаад байдیں۔ Тэгээ бас хөөрхөн загвартай юм байх юм ба шууд авчдаг. Энэ болохоор дайсагаас авсан байх юм. Хөөрхөн мөөрний зурагтай. Тэс болохоор ийм сүүлд авсан юм шугам гарч ирчихээн. Батал хичээлийн хэрэгсэл байгааз. Энэ болохоор гортог байна. Эдгээр бүгдээрээ дайсо. Энэ маус зэн энэ болохоор юуны маус. iPad-тэй чиг ер нь Bluetooth-ээр холбоод тэгээд магадгүй компьютерт хэрэглэж болох байх. USB тийм болов. USB байгаа мэн. За sorry. Надад бол маус байдаг ахгүй. Гэхдээ тэр Bluetooth холбогддог болохоор би ийм Bluetooth холбогддог маус авсан. Тийм. iPad-нд холбоод бичдэг. Энэ болохоор ийм нөгөө юуны цаасны хавц байна. Энэс ийм хөөрхөн савтай. За энэ даавны үзэг байна. Даавны үзэг. Одоо ийм хувцсны үзэг гэх юм арилждаг. Эндүүдгээр арилждаг. Тэгээд нэг юм запасны чихвч байна. Энэ одоо юу? Хөөх энэ хараа. Хизээ болчоо юм байгаагүй шүү дээ. Гэтэ зүгээр хаа. Зүгээр салчиж. Энэс юм True AirPod. За энэ болохоор зүгээр хул чихвч байна. Тэгээд нэг нь ажилдаг уу. Тэгээд энэ болохоор би зүгээр одоо уцаа одоо iPad-д цэнгэлж байхдаа сонсох хэрэгтэй бол энүүгээр сонсдог. Тэгэхээр нөгөө цэнгэлгээр чинь ингээд энэ хоёроо давхар залгаж болохгүй болохоор ер нь бол энэ запас нь баг хэрэгэлдэг юм дөө угаас нэг тал нь ажилтдаг болохоор. За энэ болохоор юуны миний iPad-ны үзэгний хушуу байна. Тэгээ хушуу нөгөө амар амархан илэгдчихдээ энэ яд юм бол зарим л мэдгүй мэн цав байна. Энд юм амар жоохон рандом юмнууд байна. Тэгээд би сүүлд нөгөө сургуулийнхаа шкафыг ер нь бол цэвэрлэх шаардлагатай. Цэвэрлэх юм бол зарим юмнуудаа тэнд үлддэг гэж бодлоо. Тэгэхгүй бол ийм их юм орсон юм чинь хүн байх нь аргагүй шүү дээ. За дараа нь бол
усны сав гарч ирж байна. Энэ усны сав загвар нь надад амар таалагддаг. Ийм. Сүүл нөгөө бие хамгаалах бичлэг гээд усны саваараа ингээд зодно гэсэн тийм шиг юм бариултай. Тэгээд амар дизайн амар гоё агаад тэгээ бас яг юм хар цагаан basic дараа эмний хайрцаг гарч ирж байна. Зургийг харах юм бол нөгөө бас л нөгөө нөгөө нэг хит ч юм байна. Бусдын нэрийг сайн мэдэхгүй. Тэгээд дотор нь болохоор энэ болохоор би сүүлд цайр авч цайр ууж байгаа. Амар сайн ингээд тэгээд эднэр болохоор чихэр байна. Хөнгөн өвдөлт намдадаг. Хороо хүнд. Тэгээд энэ насны өвчин намд юм байсан баха. За тэгээд нэг юм хөөсөн хайрцаг байна. Шүдний сайз гарч ирж байна. Энэс нөгөө влог дээр гарсан шүдний сайз. Тэнд би нэр угааж утсан чи амар гоё юм билээ. Сайз иргэлээдээ таамш. Ийм амар бүдүүн броштой байгаа. Тэгснэ амар зөөлөн заяа. Тэгээд ингэ зөөлөвчтэй бас. Энэ л энэ эднийх амар таалагдсан. Би нэрээ дахиад цагаан өнгөтэй төрлийнх нь ог авсан баха. Тиймэртэй ч дахиад нэг авсан. Нөгөө өмнөх нь барыг дууссан. Пинал гарч ирж байна. За пинал бол угаасаа хуучин пинал. Тэгээ угаасаа нэг их ашигладаггүй. Тэгээд ийм харандаа бараг энэ цаасан дээр юм зурдаг болохоор энийг ашиглахгүй байгаа. Энийг тэгтээ үлдээч хэрэг болоод байд юм аа. Тэгэхээр юу нэл бас зүгт явж идэг. За тэгээ мэдээ цэнэглэгч байна. Энэ нас Коромита тэгээд Кико намын гэсэн байна. Ингээ болчихсон. Амар их юм байх гэсэн чинь зурдан дуусч байгаа юм шүү. Тэгээд эндээ ийм хоёр керматай заяа. Эндээ ийм захилгаантай энэ нь онгорхой. Тэгээд ийм керматай би танаас одоо ч хоосон болчихсон болохоор өөрөөр ингэж харагддаг. Ингээд амар тухтай энэ нөгөө нэг мөрнөөс нь болоод ингээд амар хүнд ч гэсэн нэг юм холгоод идэггүй юм билээ гэх юм. Тэгээд энэ түүх банаас амар таалагдж байгаа. Ер нь л нилийн удаа өөрөөр нь төрслөө хэцүү ахгүй гэж бодож байна. Энэ удаагийн What's in my bag нэг иймэрхүү байлаа. Тэгээд өмнөхөөс бол би зөндөө ихсэн гэж бодож байна. Авч явдаг юмнууд. Угаасаа өмнө ойрхон амьдардаг гэсэн болохоор бартсан байх юм бол шууд дотор байрлалгаа ороод аваад гараад ирдэгсэн баггүй. Тэгээ одоо болохоор жоо хоол болцсон болохоор энэ хэрэгтэй байх гэж бодсон бүх юмаа авч явж байгаа. Ингээл үрэл. Энэ үрээд бичлэгээ дуусгая. Тэгээ дараагийн бичлэгээр maybe vlog орж магадгүй би хагасанд даваа авахаар явах байхгүй юу. Тэгээд тэр хагас өдөр юу болно гэж BTS-ийн тоглолцоо юу. Тэгэхээр ер нь л сөүлд хөл хөдөлгөөн амар их байх гэж би бодож байна. Гэтэ яг би хагасанаас өөр ер нь л завтай өдөр бүтэн сайн амардаг. Тэгээд маргааш болохоор манай хамт явах найз маань манай Узбек ихч маань хичээлтэй. Хагасаны явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Тэгэл хөл хөдөлгөөнд ч явна да. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.